Tennis хэлхээстэй хамтран үзэгч та бүхэндээ баярлалаа. Ярилцах цаг эхэлж байна. За бидний энэ удаагийн дугаарт Монголын тусгай олимпийн хорооны гүйцэтгэх захирал за болон дөрж жоогтой алтан цэцгийг урьж оролцуулаад байна. Таны өнөөдрийн дүрмийг. За баярлалаа. Бидний бас ярих боломжууд студид урьж авсан бас би баярлалаа гэж нэрээ. Тэгэхээр хоёулаа одоо энэ тусгай олимпийн хорооны үйл ажиллагаа болон за энэ хүүхдүүдийн тэгш одоо боловсрол энэ талаар ярих болно. Тэгээд хамгийн ихний асуултаа бас тавья гэж бодож байна. Тусгай олимпийн хороо үүсгэн байгуулагдсан түүхийг ярихгүй. Тэгээд Монголын хувьд бол хизээ одоо хороо маань байгуулагдсан бэ те. Ямар одоо үйл ажиллагааны гол чиглэлүүдийг баримталж ажиллаж байна вэ? Энэ талаар ярихгүй. За яг нь Монголын тусгай олимп гэж ярихаас өмнө одоо тусгай олимпийн түүх одоо дэлхийн түүхийн талаар би товчхон яриа. Анх тусгай олимп болохоор 1968 онд Америк нэгдсэн улсад байгуулагдсан байж байгаа. Энэ тусгай олимпийг Eunice Kennedy Shriver гэдэг эмэгтэй хүн байгуулсан. Энэ хүн бол юугаараа бас нэртэй байсан гэхээр одоо Америкийн ерөнхийлөгч байсан John Kennedy гэж байсан те. Тэрний гэр бүлийн одоо 9 хүүхэдтэй айлын нэг нь тэр John Kennedy-гийн дүү байсан. Тэгээд Eunice Kennedy өөрөө яагаад тусгай олимпийг байгуулахаар болсон гэх юм бол яг тэр Eunice Kennedy-гийн дээдлийн эх чинь 3 насаар эх чинь өөрөө оюуны хөгжлийн бэрхшээлтэй байсан. Тэгэхээр одоо тэр оюуны хөгжлийн бэрхшээлтэй байсан дүүтэйгээ хар нэлхаас ахуулаад ингээд цуг өссөн одоо боочсон цуг тоглож ингэж өссөн болохоор тэр одоо дүүгийнхаа эгчийнхээ одоо ямар нэгэн одоо бэрхшээлэгч болон одоо бүх юмыг өөрөө багаас их анзаардаг байсан байна. Тэгээд заримдаа ингээд адилхан өссөн хүүхэд байж хахад тэр одоо Rosemary гэдэг багхгүй тэр Rosemary гэдэг эгч нь ингээд арай л нэг гэр бүлийнхэн ч гэсэн өөрөөр хандаад байдаг байсан. Жохоо ялгарлаад байгаа юм шиг тэгээд багтаа мэдэж ойлгохгүйсэн баг. Тэгээд нэгэн том болсон тэр одоо Kennedy-гийн гэр бүлийн аав нь нөгөө нэг ах нарын одоо ерөнхийлөгч тэр болох гээд нэр хүндээ бодоод тэр охиноосоо их ичдэг байсан байна. Тэгээд ичээ тэр охиноо бүр тусгай сувлын газар өнтрлөө аваачаад ингээд байлгачаад тийм одоо том гэр бүлийн хүмүүс одоо ингэж юм хандлага гаргаж чад тэр охин бол ер нь эмзэг хүлээж авсан. Тэгээд энэ бүх туршлага дээрээсээ ингээд анх 68 онд энэ оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг цуглуулж агаад Америкт Канадын одоо бас оюуны бэрхшээлтэй хүмүүстэй хамтарсан анхны олимпик Чикаго хотод бий болсноор ингээд дэлхийн тусгай олимпийн түүх эхэлсэн түүхтэй байгаа. Монголын хувьд бол 2013 онд тусгай олимп байгуулагдсан. Энэ одоо юу гэхээр 8 жил болж байна. Өмнө ч гэсэн одоо манай оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн санаачлагаар байгуулагдсан байж байгаа. Эдгээр тодорхой хэмжээний тусгай олимпийн хөтөлбөрийг дуулаад мэдээд одоо спортоор хүүхдүүдийг хичээллэхэд ямар хэдэн ингэж мэдсэн учраас энэ тусгай олимпийн хөтөлбөр нэгдээд ингээд 8 жил болж байна. Тэгээд тэрснээс хойш байгуулагдсанаас хойш бид нар нийтдээ ер нь Монголд 2500 гаруй оюуны хөгжлийн бэрхшээлтэй хот хөдөө орон нутгийн тамирчдыг игнэндээ одоо багтаагаад спорт болон одоо бие тамирын ингээд үйл ажиллагаанд хамрагдаад явуулж байгаа. Мэдээж үүнтэй зэрэгцээд одоо 2000 гаруй гэр бүлийн гишүүд сайн дурын ажилчид бие тамирын багш тасгалжуулагч нар ингээд манай тусгай олимпийн игнэнд ингээд хамрагдсан байж байгаа. Ямар одоо зорилгоудтай бас ажиллаж байгаа. За нөгөө John Kennedy анх байгуулахдаа ер нь бол одоо алсын хараа нь юу гэж бодож ирсэн гэвэл ер нь одоо хэнийг ямар ч оюуны бэрхшээлтэй ч оюуныг хаалганы цаана үлдээхгүй одоо манай нэгчшгэл байхгүй байх юмсан энэ хүмүүсийн хандлагыг өөрчлөх юмсан гэсэн одоо үүднээс байгуулсан учраас бид нар одоо алсын хараа маань оюуны бэрхшээлтэй бүхэл хүмүүсийг энэ спортоор дамжуулаад спортын мундаг одоо хүмүүсийг нийлүүлдэг одоо ер нь харамталтай болдог хүчээр дамжуулаад эднийг хөгжүүлийн нийгэмшүүлээ те. За хамгийн гол нь нийгмийн хандлагыг өөрчлөе гэсэн зорилготойгоор ингэж яасан учраас бидний манай Монголын тусгай олимпийн хорооны одоо зорилго ч гэсэн тийм байгаа. Болж игэл өдөр болгон бие тамирын спортын дасгал бие тамирын тэмцээнүүдээр дамжуулаад энэ оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг одоо эрүүл чирэг болгоё. Тэд нар бас яг адилхан эрхтэй хүмүүс эдний эрхийг одоо хамгаалъя гэсэн одоо гол юм зорилгоноор манай үйл ажиллагаанууд явуулдаг. Тэгээд зөвхөн одоо спортын байгуулагч болж бид нар зөвхөн спортоор одоо хязгаарлалтгүй үйл ажиллагаагаа спортоос гадна манайх эрүүл мэндийн хөтөлбөрүүд нэлээд явагддаг. За яг яагаад эрүүл мэнд гэж асууж магадгүй. Яагаад бол одоо хүмүүс спортод амжилт гаргахын тулд заавал эрүүл байх ёстой, чирэг байх ёстой нэгдүгээрт. Хоёрдугаар бас одоо нийгмийн одоо энэ тэгш хамралт байхгүй. Айгүй бол оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд эрүүл мэндэд тэгш хамруулагдахгүй байна. Тийм хүүхдүүдийг яагаад ч гэр бүлийн ч юм уу нийгэм ингээд эрүүл мэндийн үзлэгт оруулахгүйгаас бид нар спортын тэмцээний үеэр эрүүл мэндийн үзлэг явуулахад
Одоо 100 хүүхэд явуулж хад бараг 50-60% хүүхдүүд нь анх удаа шүдний эмчтэр очдог ч юм уу, анх удаа чихээ үзүүлж байгаа тийм өргөдөлтөд бас дүр зураг харагддаг. За 3 дахь нь одоо энэ залуучуудын дунд, нийгмийн дунд ингээд нөлөөллийн ажил явуулах нь манай тусгай олимпийн хөтөлбөрийн хамгийн том зорилго. Тийм байна. За нийгмийн хандлагыг өөрчлөх нь бол одоо маш чухал асуудал байна шүү дээ, тийм. За тэгэхээр тусгай олимпийг паралимпийн хүмүүс их андуурдаг. Та энэ тал дээр бас одоо ялгааг нь сайхан тайлбарлаж өгөхгүй. За тий. Яг бид нар тусгай олимп байна. Манайх тусгай олимпиад ярангуй зэрэг хүмүүс айгуу мэдж байгаа юм шиг тийм пара олимп байна гэж ярьдаг байхгүй юу. Яг эхлээд бид нар үгүй биш гэж жоохон ингээд эмзэглэл ингээд байсан дараад нь ерөнхийдөө энэ асууж байгаа асуулт бол нэг буруу асуулт биш юм байна. Яг бол энэ хүмүүс чинь ямар нэгэн мэдээлэл байхгүй учраас ингээд яг параолимп гэж ойлгодог байсан. Тэгэхээр ялгаа бол зөнтөн байгаа. За тусгай олимп параолимпиар байгуулагдсан түүхэн ч гэсэн маш өөр, он сар өдрөн ч гэсэн маш өөр. Тусгай олимпт бол одоо оюуны хөгжлийн бэрхшээлтэй гэж би хэлсэн байгаа. Үүнд болохоор даавны хам шинжтэй, аутизмын эмгэгтэй, одоо төрхөөс болон төрхөөсөө яасан сайжилттай. За тэгээд мэдээж оюуны нэлээд хоцрогдолтой одоо IQ байна шүү дээ. IQ 70-аас багтай тийм одоо хүүхэд залуучууд тасн төрөгчтэй бид нар тусгай олимпиад хамрагддаг бол пара олимп бол ерөнхийдөө бол одоо тулгуур эрхтэн одоо тэргийн цэцтэй хүмүүс байдаг тийм хүмүүс хамардаг байж байгаа. Тэгээ бас дефлимп гэж байгаа те та нар сонсголын хэл ярианы бэрхшээлт ингээд энэ 3 өөр одоо олимпийн хөтөлбөр байдаг. Тусгай олимп болохоор бас яг 4 жил нэг удаа өвлийн олимп нь болно. 4 жил нэг удаа зуны олимп нь болдог байгаа. Тэгэхээр өвлийн олимп болно гэж байна, зуны олимп бас болдог гэж байна те. Манай тамирчид ер нь ямар амжилттай одоо энэ хүү тэмцээнүүдэд оролцож ирвэ? За 3 он байгуулагдсанаас хойш яг албан ёсоор манайх 3 олимпиад орчлоо. Хамгийн анх зуны олимп Лос Анжелес хот болсон. Түүнд манай Монголоос 14 тамирчин явсан. Тэгээд мэдээж эрэхтэй бас 10 медальтай ирсэн байж байгаа. Алтан хөрөл медаль. Дараагийнх нь яг өвлийн олимп 17 онд Австри улсад болсон. Мөн 14 тамирчин ингээд явсан байж байгаа. Хамгийн сүүлчийн одоо яг ковидээс өмнөхөн 19 онд зуны олимп Арабын нэгдсэн Эмират улс Абу Даби хотод болсон. Энд бол одоо түүхэндээ манай тусгай олимп 28 тамирчинтай явсан. Одоо өмнөх тамирчдаас бараг 2 дахин илүү тамирчтай явсан. Яг нэг онцлог нь юу гэхээр 28 тамирчид 21 нь яг оюуны хөгжлийн бэрхшээлтэй манай залуучууд байсан. 7 тамирчин болохоор зүгээр одоо дэмжин тоглогчид зүгээр үе тэнгийн залуу ингээд тамирчид байсан. Энд бол одоо манай тусгай олимп яг нөгөө хандлагыг өөрчлөх, залуучуудыг одоо тэг шамруулалтыг ойлгох юм зорилгоор ингээд тийм зүгээр хүүхдүүдтэй нэг багт ингээд хамтран тоглох бол маш утга учиртай байдгийг. Тийм учраас тусгай олимпийн одоо багийн тэмцээнүүд ихэнх нь дандаа хамтарсан одоо тоглолт хоёр одоо талаас ингээд адилхан оролцдог учраас ингээд ялгаатай байдаг. Тийм тэгээд нийтдээ энэ одоо энэ 3 олимпиад манайх бол ерөнхийдөө нэг 40 гаруй алт мөнгөн хөрөл медалууд ингээд авч ирээд одоо хүний газар манай Монголын одоо тамирчид одоо Монголынхаа тугийг мандуулаад дууг ашиглуулад сайхан амжилттай оролцож ирсэн байж байгаа. Дараагийнхаа олимпиад ч гэсэн одоо уже бэлтгэл ажил нь эхэлсэн байж байгаа. Танай байгууллагын хувьд бол төрийн бус байгууллага гэж сонссон. Тэгэхээр энэ төрийн бус байгууллагаас одоо энэ тэмцээн уралдаан зохион байгуулад за санхүүжилт авах энэ тал дээр бас жоохон асуудалтай байдаг шүү дээ тийм. Энэ тал дээр танайх одоо яг яаж хөрөнгө санхүүжилтээ босгох арга замыг илэрхийлдэг вэ? Тийм бид нар яг ерөнхийдөө одоо Монголда болдог бүсийн ч юм уу орон нутгийн тэмцээнүүд бол тодорхой хэмжээгээр бид нар энэ Монголда яаж жижигхэн бизнесүүд ч юм уу сайн дурын ажилчтай аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаад ингээд үйл ажиллагаагаа явуулцдаг. Олон улсын одоо төв бүсийн тэмцээнд явуулахад мэдээж маш их зардал гарна тийм хамгийн их замын зардал, визний зардал, хувцас хундар гэдэг юм учраас тэгэхээр бид нар хүссэн үсээгүй ямар ч хандив цуглуулах мөнгө босгох үйл ажиллагаа хүссэн үсээгүй энэ ажиллагаа бол явагддаг. Тусгай олимп түүхэндээ өөрөө бүх юмнууд дандаа ийм сайн дурын хандивлагчдын ягаар бүх үйл ажиллагаа явагддаг учраас манай Монголч гэсэн ялгаагүй яг л тийм замаар ингээд явж байгаа. Тэгэхээр мэдээж одоо сүүлийн үед бол ингээд тусгай олимпийг мэддэг, ойлгодог, дэмждэг хүмүүс маш их болсон байна.
хүмүүс ч байна, байгууллагууд ч байна. За ялангуяа манай одоо төрийн байгууллагууд ч гэсэн биднийг аягуулсан мэддэг боллоо. Бид нар тодорхой хэмжээгээр чимээг байснаа тийшгээ дуу хоолойгоо хүргэдэг боллоо. Одоо саяхан нэг жилийн өмнө ихэд манай Монголын тусгай олимпиараа яг албан ёсоор хөдөлмөр нийгмийн хамгааллын одоо энэ чинь зураг яг гарч байгаа нийгмийн хамгааллын яамны сайд бие тамир спортын орны агентлагийн дарга нартай ингээд 4 жилийн хамтран ажиллах гэрээ гарын үсэг зурлаа. Тэгэхээр би яг маш том тусгай олимпийн хувьас маш том одоо алхам гэж үзэж байна. Манай төрөөс ч гэсэн ингээд манай оюуны хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг ингээд дэмжихэд маш их анхаарал тавиад юу яаж аваад бид нар бас манай үйл ажиллагаанд маш их дэмтэй аягүйх баярлаж байгаа. Тэгэхээр сүүлийн үед тэгш хамруулалт за хүртээмжтэй нийгэм гэж одоо их ярьж байна те. За энэ тал дээр танаа ороо төрийн байгууллагуудтай ер нь ямар уялдаа холбоотой ажиллаж байна? Та бас ярьж байсан те. Тий. Тэр яг одоо тэгш хамруулалт хүртээмжтэй нийгэм гэдэг чинь ерөнхийдөө зөвхөн манай Монголд яригдаад байгаа ч юм биш те. Энэ одоо эрхийг нь алдагдсан тэгш хамруулалтгүй хүртээмжтэй биш нийгэм ер нь дэлхийд даяар л байна. Одоо энэ хөгжиж байгаа Америкт ч байна, Японд ч байна. Тэгтээ ямар улсад ямар хэмжээтэй байна гэдэг л одоо онцгойтой байгаа те. Манай тусгай олимпиадууд хуулиар бол одоо жишээл хүртээмжтэй гэж одоо ярьдаг шүү. Тэгэхээр яг одоо манай одоо цагаан цаасан дээр хараар бичсэн хуулиар бол яг тэгш хүртээмжтэй ерөнхий боловсролын мэдлэгийг яг авнаа. Тэгш хүртээмжтэйгээр эрүүл мэндийн үйлчлэгийг авна, ажилд хөдөлмөрлөн гэсэн байдаг боловч яг амьдрал дээр буугаад ирэхлээр энэ маань одоо зөрчигдөх ч юм уу эсвэл яг ингээд болохгүй юм. За мэдээж энэ шалтгаан хүмүүсийн хандлага нийгмийн хандлага. Тийм учраас манай тусгай олимпиад энэ хүмүүсээ дэмжихийн тулд бидний одоо хийж байгаа ажлуудыг ер нь бол хамгийн явж одоо хамгийн сүүлчийн гол одоо зорилго бол яг залууч хүмүүсийн хандлагыг өөрчлөх гэдгийг. Тийм учраас тэр хүмүүс аюул сан зөв мэдээллийг өгөх одоо тийм нөлөөллийн ажлыг хийх ёстой. Тэгээ гол рүүл одоо үүрэг байдаг бол залуучууд л энийг яана. Одоо энэ залуучууд чи хэдхэн жилийн дараа ингээд манай улсыг ингээд аваад явна, шийдвэр гаргагчид ингээд болчихно. Тийм учраас эднэрийг одоо энэ залуугаас нь бага наснаас нь ингээд бид нэр энэ талаар энэ хүмүүсийн талаар онцлогийн талаар яаж хамтарч ажиллаж амьдарч болох талаар яаж дэмжих үү, яаж боломж олгож өгөх үү гэдгийн талаар ингээд ойлгох тусмаа ирээдүйдээ бид нэр өстой тэр хүртээмжтэй нийгмийг одоо бий болгоход маш одоо хэлбэр дүрт болно гэсэн үг. Тийм учраас бид нар одоо нэртэй залуу спорт ч юм уу урлагийн хүмүүсийг энэ үйл ажиллагаанд маш их оролцуулдаг. Тэднэрээр дамжуулж бас энэ хүмүүст ингээд нөлөөллийн ажил хийхэд бас арай илүү үр дүнтэй байдаг л та. Тийм учраас одоо бид нар залуучуудын тэгш хамруулалтын тал дээр ярих залуучуудын нөлөөллийн ажил болон залуучуудын хандлагыг өөрчлөхөд бол маш их том ач холбогдол өгдөг. Тусгай олимпийн хороо маань 2013 онд байгуулагдсан. За одоо 8-9 жил болсон байна шүү дээ. За анх эхэлж их үе одоо залуусын ер нь хандлах хэр болсон байна вэ таны бодлоор? Тэгээ одоо байгууллагатад 8 жил болохлээр нэг бодхоос нэг гайгүй одоо 53 жилтэй харьцуулахад юу ч биш юм шиг нөгөө талаас 8 жил гэж бодхолоор одоо ингээд гарч байгаа өөрчлөлтийг ашиглахлаар анзаархлаар маш их урт хугацаа юм шиг санагдаж байна. Мэдээж дөнгөж анх байгуулгаж байхад манай тусгай олимп гэдэг үгийг сонсоогүй мэдээгүй хүмүүс маш их байсан. За энэ дээр тэр тусмаа манай үйл ажиллагаанд оролцоо танд өргөөд сайн дурын ажиллах хүмүүс ч гэсэн их цөөхөн байсан. Одоо болохоор ингээд цаг хугацаа маш их өөрчлөгдөж байна. Хүн болгон энэ талаар ярьж байна. Хүмүүсийн эрхийн талаар ярьж байна. Тэгэхээр одоо бол манай үйл ажиллагаан дээр сайн дурын ажилчид маш их байгаа. Тэнд одоо ялангуяа одоо их сургуулийн оюутан залуучууд байна. Ерөнхий боловсролын сургуулийн алхангийн сурагчид байна. Эдгээр өөрснөө сайн дураараа энэ тэндээс найз нараасаа сонссон ч юм уу бидний үйл ажиллагаанд сахуулаад манай тусгай олимпик одоо зориод хүрээд ирдэг. Бид нар одоо сайн дурын ажил хий, танай нөхдөдтэй ч яа туслахыг дэмжигээд ирдэг. Тэгээд ирээд ажилласан оны төвөгдөж байна. Айгүй хөөрхөн ярихтаа бол бид нар энэ оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг айгүйх бараг л гараас нь өтлөөл дэмжээл зааж өгөөл явна гэж бодож ирсэн. Тэгж ирсэн боловч яг өмнө эрэг дээр эднэртэй ажиллаж авах хугацаанд дараа бид нар өөрснөө маш их юм сурлаа тий. Энэ хүүхдүүд чинь ямар сайхан одоо яг хүнээрээ байдаг юм байна. Эвдрээгүй хэмээгч одоо ялгарлан гадуурлах тийм юм байдаггүй юм байна. Ямар төвчээртэй байдаг юм байна. Яг зодох тавчаад ерөөхдөө тэрэндээ хөрнө гэл ингээд гүрийгээд идэг юм. Бид нараас ч тийм ингээд юм гардаг учраас бид нар өөрсдөө одоо энэ хүүхдүүдээс юм сурж байгаадаа ингээд маш их баярлж байна гэж байгаа. Тийм болохоор бидний нөлөөллийн ажил зөвхөн одоо энэ хүүхдүүдийг одоо өөрчлөөд байгаа юм биш. Бид нар энэ залуучуудыг тийм нийгмээ одоо эрүүлжүүлж байна, арай хүмүүнлэг болгож байна гэдгээр маш их чухал тийм учраас хүн болго ингээд ойлгосоо л гэж бас бодож бид нар ажилладаг. За Улаанбаатар хотын сургууль цэцэрлэг тусгай. За энд хамрагдаагүй хүүхдүүд бас байгаа. За мөн хөдөө орон нутагт бол алслагдсан одоо сумд
аймагт бас хүүхдүүд байгаа. За тэгээд энэ оюуны бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах тал дээр танай байгууллага ер нь хэрхэн ажиллаж байна вэ? Харин над ч маш их сонирхолтой асуулт байна. Яагаад гэвэл чи бас мэдж байгаа манай Улаанбаатар хотод гэтэл яг энэ оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 4 сургууль байдаг, 4 том сургууль байдаг, нэлээд цэцэрлэгүүд байдаг. Энэ байгаа хүүхдүүд залуучууд бол тодорхой хэмжээгээр бас улсын их төрийнхэн болохоор нэлээд их тийм анхаарал байдаг, тодорхой хэмжээний дэмжлэг аваад байдаг. Тэгээд яг цаана үлдээд байгаа юм гэхээр одоо манай дээр ер нь манай Монголд бол 40-50 мянган юм оюуны бэрхшээлтэй хүмүүс байгаа гэсэн тооцоо байгаа. Зөвхөн оюуны бэрхшээлтэй. Тэгэхээр энэ зөвхөн нэг 20,000 гаруй хүн хамрагдаж байгаа яг улсын. Тэр цаана байгаа тэр олон хүмүүс чинь одоо яг чинээсээ асууснаар тэр аслагдсан дүүрэгт байна. Одоо тэр Баян Хушууд ч юм уу, Налаагт ч юм уу, Багнуурт ч юм уу, эсвэл бүр хөдөө орон нутгийн сумдуудд байна. Тэрэнд хурж тэнд байгаа хүмүүсийг бид нар энэ тусгай олимпийн одоо хөдөлгөөнд энэ сайхан хамруулахын тулд маш их ажил хийх ёстой. Яг энэндээ бид нар уйлдуулаад саяхан боломжийг бүгдэд гээд нэг аянг зохиосон байж байгаа. Энэ дээр бол Европын сэргээн хөгжилтийн банк бид нартай хамтарч ажилласан. Тэгээд хандивын мөнгө ингээд бид нар босох гэж 2-3 сарын кампанид ажил явуулсан дээр нэлээд өөрхөн мөнгө босгосон байж байгаа. Одоо энэ мөнгөөрөө бид нар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн одоо яг ингээд хамрагдаж чадахгүй байгаа боломжгүй байгаа хүүхдүүд ойролцоо амьдарч байгаа газар нь ойролцоо ямар нэгэн биеийн тамир спортын газар юм уу сургуулиудаар түшгэлээд тодорхой хэмжээний биеийн тамир спортын тоног төхөөрөмжийг өнгөө байршуулад тэгээд яг тэр газрууд дээр тэр орон нутгийн хүмүүс нь одоо тэр спортын заал одоо ажилладаг хүмүүс ч юм уу клуб ажилладаг хүмүүс манай оюуны бэрхшээлтэй одоо хүмүүсийг тэр зааландаа өнгөө 7 хоногт нэг 2-3 удаа хичээллүүлэх тийм одоо үүргээр хамтран ажиллах гэрээгээр одоо иймэрхүү маягаар одоо хүүхдүүд бас боломжийг жоохон ч гэсэн одоо өгөх одоо энэ хүртээмжийг одоо тэлэх юм. Иймэрхүү маягаар төслүүд бол нэлээд явагдаж байгаа. Одоо хамтарсан сургууль гэдээ бас төсөл байна. Одоо бүх сургуулиудаар бас ийм үйл ажиллагаа явуулахаар ингээд ажиллаж байна. Танай байгууллага бол одоо нөлөөллийн ажлуудыг бас хийдэг шүү дээ. Тэгээд нийгэмд болон одоо бизнесийн тавс юу гэж уриалмаар байна те. За би одоо олон дахин л ярьлаа. Энэ нөлөөллийн ажил одоо хүмүүсийн хандлагыг өөрчлөх гэдэг нь манай байгууллагын одоо чухал одоо зорилгын нэг байж байгаа. Манай тусгай олимпийн тэргүүн Тим Шрайвер гэж хүн байж байгаа. Тэр тусгай олимпийн 50 жилийн аваар юу гэж ярьжсэн гэхээр одоо дэлхийд дээр 7.7 байж байгаа. Түүнээс 200 сая нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байж байна. Тэгэхээр бид нар ийм олон хүмүүсийн амьдралыг өөрчилж амьдралын чанартай энэ хүмүүс одоо тэгш хэрэгтэй болохын тулд бид нар 200 сая хүнтэйгээ ажиллаад авах хэрэгтэй биш. Энэ үлдсэн 7.5 тэрбум хүнтэйгээ ажиллах хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг вэ? Бид нар энэ хүмүүсийн дунд нөлөөллийн ажлыг хийж одоо хаа явсан газраа л ерөнхийдөө тусгай олимпийн хөдөлгөөний талаар спортын одоо энэ том мундаг хүч одоо энэ юуны талаар энэ оюуны бэрхшээлтэй хүмүүсийн онцлогийн талаар эднэрийн ямар ч одоо боломжийг гаргаад уул амжилт хүртэл хаа явсан газраа та нар ярьж аваа. Тэгсэн цагт л бид нар одоо энэ алсынхаа хараанд энэ бидний нөлөөллийн ажлын одоо үр дан гарна гэсэн даалгаврыг ч юм уу тийм бид нар сануулж ирсэн. Тийм учраас би бол одоо танай телевиз ингээд ирээд ингээд над болцоо өгж авал манай нөлөөллийн ажлын маш том ялангуяа энэ хэвлэл мэдээллийн энэ том газруудаар бид нар бас тэр үйлгөө явуулах болцоо гардггүй те хэмжээгээр яриа явдаг. Тийм болохоор одоо нөлөөллийн ажил гэдэг нь бид нар одоо ингэж л хүмүүст л ингэж ойлгуулж ярьж ялгааг нь гаргаж одоо дэмжих тэр хүмүүсийн бас нэг зүрх сэтгэлийн онгойлгоно гэж байдаг шүү дээ те мэдээгүй юм эн чинь тийм байсан байна гэдэг учрыг ойлгуулах талаар ингээд нөлөөллийн ажлыг бид нар маш их одоо явуулж байгаа. Гэхдээ энэ жилээс 50 жилийн тэмдэглэлээс ингээд юу гэж ярьсан гэхээр одоо энэ оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ингээд гарнаас нь хөтлөөд ч юм уу урд тэгээд явхаа болёо. Цөмөр яг зэрэгцээд явъя. Эсвэл тэр оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг урдаа гаргаа явъя. Тэр хүмүүсийг одоо чадахжуулаад тэр хүмүүсийг сургая. Тэд нар одоо өөрснөө яваад над чиг ингээд хэвлэл мэдээллийн газар ярилцлагаа өгөг. Өөрснөө спонсорудаа очиод ингээд хандваа босгог. Өөрснийхөө түүхийг хуваалцтай. Тэгжээж энэ хүмүүс чинь өөрснөө мандал болоод өөрснөө тэгш хэрэгтэй иргэн би бас өөрчлөлтийг хийж чадвэн гэсэн ойлголттой болоод ирэх юм бол одоо нөлөөллийн ажил ганц талаасаа биш яг одоо аль аль нь ингээд яг ирээдүйдээ манай хүмүүс өөрснөө юм ундаг чадамжтай болно гэсэн учраас бид нар одоо манлайлагч тамирчин гэсэн хөтөлбөрийг явуулдаг. Тэр маань болохоор яг юм тусгай олимпийн тамирчдыг юм манлайлагч болдог нөлөөллийн ажлыг хийдэг одоо болгох тэр арай жоохон чигээ ингээд юу болгож байна. Одоо арай чанаржуулаад арай өөр маягаар өөр арга барилаар ажиллах гэж байгаа. Тусгай олимп маань одоо 2023 онд болно гэж ярьж байсан тийм. За тэгэхээр энд одоо Монголоос хэдэн тамирчин оролцох
одоо бэлтгэл сургуультаа хангаад байна тий. Энэ олимпийн талаар яриач. Тусгай олимпийн өвлийн олимп бол 21 онд болох байсан. Одоо энэ жил болох байсан. Тэгээд за энэ ковидос болоод хойшлогдсоор агаад 23 оны 1 сард Оросын Казан гэдэг хотод болохоор товлогдчихлоо. Үүнд болохоор манай Монголоос 16 тамирчин ингээд сонгогдоод шалгарсан байсан. Үүнд болохоор спортын 3 төрлөөр бид нар оролцсон. 8 эмэгтэй хүүхдээ одоо заалны хоккей гэдэг төрөл үүдгийн тэд нар ингээд бэлтгэлээ бүр хангаад эхэлсэн байж байгаа. Тэгээд цаны гуталтай гүйлт гэж байж байгаа. Тэгээд төшөөрөг гэсэн ингээд 3 төрлөөр оролцсон. Ингээд 23 онд өвлийн олимпийн 1 сар болоод яг хуваараараа 23 онд зуны олимпийн 6 сард Берлин улсад болно. Тэгэхээр одоо нэг жил 2 олимп ингээд давцах гэж байна. Бид нар маш том одоо ачаал маш том хариуцлага ирж байгаа. Зуны олимп болохоор манайхаас 45 хүүхэд ингээд шалгарсан байж байгаа. Спортын 11 төрлөөр ингээд оролцуулна. За тэгээд мэдээж манай энд болохоор Улаанбаатар хот, хөдөө орон нутаг, төрөний ярьсан аслагдсан дүүргийн одоо бүх газраас нь манай тамирчид ингээд оролцох болно. За тэгэхээр одоо үйл зуны 3 олимпийн наадамд бол одоо оролцсон байна тий одоогоор. Тэгэхээр одоо энэ хугацаанд бас тохиолж исэн тийм сайн зүйлээ ярихгүй юу тий. Ер нь бол одоо энэ хүүхдүүдийн тусгай олимпиад амьдралаа холбосноос хойш уралдаан тэмцээнд оролцсноос хойш болж исэн гой одоо тийм инээдтэй, хөгжилтэй, зураг шимширмээр, улмаар түүх зөндөн болдог. Яг би хамгийн сүүлд болсон нэг түүхийг ярина гэхэлэр 2019-нд 19 он манай тусгай олимпийн өвөр хангаас оролцсон тамирчин байгаа Балдан хаан нэмгээд жудоогоор оролцсон байж байгаа. За энэ тамирчин маань болохоор тэнцээ яг тэр Абу Дабигийн олимпийн үеэр дэлхийн Humans of New York гэдэг одоо энэ том сэтгүүлч дээр юу хөтэлдэг сэтгүүлч Брэндон гэж хүн ирсэн байсан. Яг тусгай олимпийн тамирчдын талаар одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байна. Тамирчдын талаар түүх хийж хахад манай Балдан хаан нэмийн түүхийг маш их сонирхсон. Одоо Монголын тэр хөдөө орон нутгийн одоо тийм ерөнхийдөө бол өнчөө хөвгөө. Тэгээд аягүй мундаг багшийн тусламжтайгаар энэ олимпиад ирээд маш том амжилт гаргаад ингээд түүхээ энэ сэтгүүлчтэй яриад өөрөө жуулаад чигч үйлүүлээд ерөнхийдөө тийм гой түүх байсан байхгүй юу. Тэгээд энэ түүхээ бичээд номд гаргаад хэлсэн байж байгаа нодлон тэгээд Брэндон гэдэг энэ сэтгүүлчийг ер нь бараг 15 сая гаруй дагалдагч байдаг гэсэн баха фейсбુક дээр. Тэгэхээр одоо манай энэ Балдан хаан нэм тамирчны түүх одоо ингээд дэлхийд даяар ийм олон сая хүнд ингээд хүрсэн байна гэдэг чинь ерөнхийдөө энэ тусгай олимпийн спортын одоо хүч энэ хүүхдийн өөрийнх нь зориг төвчээр ирмэлцлэл гэж би ойлгож байдаг. Тэгээд хөрхий түүхээ ярихдаа одоо ээж минь байсан бол намайг ингээ харж байгаа, би ийм сайхан амжилтанд хүрж байгаа гэж маш их ярьдаг байсан. Тэгэхээр энэ түүх бол маш олон хүнд хүрсэн. Одоо бас тамирчид ч гэсэн үлгэр жишээ авахар тийм гоё түүх байж байгаа. Монгол улсын маань ер нь олимпийн амжилт хэрэг юм болоо яг энэ олимпиад Олимпийн амжилт гэхээр яг би түрүү хэлсэн 19 онд жишээлбэл манайхаас 28 тамирчин яваад бид нар 19 медальтай ирсэн байж байгаа. Тэгээд хамгийн хөөрхөн хөл бөмбөгийн баг 9 тамирчинтай манай хөл бөмбөгийн баг одоо маш өрсөлдөөнтэй. Одоо хөл бөмбөгч ерөнхийдөө одоо тэр өөр Европын орн энд ч бол нэлээд хөгжчихсэн тэмцээнд оролцож байгаа тамирчид нь их өндөр том биетэй тамирчид байхад манай тусгай олимпиас ерөнхийдөө одоо сургуулиудын нэг 15-аас 19 насны тамирчид явсан учраас одоо бараг л хөлтөн хөөхөр өөрхөн жижигхэн тамирчид байсан. Эхний одоо юм дээр маш их одоо аимшигтэн хилээ актер хожигдоод сэтгэлээр унтсан боловч одоо бүгдээ ингээд багш нартайгаа нийлээд манай хүүхдүүд чадна гэсээр агаад ер нь маш том өрсөлдөөн шууган дундаас гарч ирээд мөнгөн медаль ингээд багаараа авсан. Тэгэхээр манай тусгай олимпийн тамирчид цөөхөлөө явж байгаа ч гэсэн бус орнуудаа харьцуулж байгаа одоо бэлтгэлийн яг хийх чанар манаар одоо цаг нь манай Монголд бараг мааруу байсан ч гэсэн яг олимпиад очихлоо ямар ч ус орны хүмүүсээс маш сайхан өндөр амжилт гаргадаг аюул чадамжтай аюул тийм одоо гүргэр тийм хүмүүс байдаг. Тэрнийг тусгай олимпийг зохион байгуулагч нар ч гэсэн дурдчихсан. Хамгийн зохион байгуулалттай ямар нэгэн юм болоод цагтаа иргэсэн бол яг 8 цаг 00-д манай Монголын тамирчид яг багаар ингээд зогсож байдаг тэд нар бүр гайхдаг байсан. Ийм хөрхэн залуу хүүхдүүд мөртлөө танахсан хамгийн зохион байгуулалттай хамгийн мундаг тамирчтай гэсэн. Тэгэхээр энд бол би одоо өөрийнхөө тамирчид бол маш бахархмаар эдгээр хаа явсан газраа бол орныхаа нэрийг, аав ээжийнхаа нэрийг, өөрийнхөө нэрийг ингээд сайхан аваа явцдаг. Маш бахархууштай байгаа. За хоёулын маань ингээд ярилцлага энэ хүрээд өндөрлөх шатанд орж байна. За та бас цаг зав гаргаад энэ тусгай олимп гэж яг юу юм гэдгийг бид бүхэн бас
нээлттэйгээр сайхан ярьсанд баярлалаа гэж хэлмээр байна. Цааш тийм одоо танай байгууллагын үйл ажиллагаанд өндрөөс өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгэхээр одоо дараагийн чинь чивтэр анхны болон сүүлжих биш байх гэж би найдаж байна. Тэгээд дараа танаас оролцоо тамирчтайгаа яриад Олимпиад явж ирээд бүр сайхан медаль авсан тамирчтайгаа яриад танаас дүүдээр ирээд ярилцах ирээлэг бас дэвшүүлье. За маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй ярилцах цаг энэ хүрээд өндөрлөж байна. За энэ удаагийн дугаарт Монголын тусгай олимпийн хорооны гүйцэтгэх захирал за Балдан доржийн алтан цэцэг оролцлоо. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяр та.